Өрсөд модны ууландаа бортох гол үлдээд байна уу? Тийм үү. Модны уул төхөөл. Планаас сайн да. Анхаарах зүйл байгааг сана. Ус гол дагуу явж явах үед энэ тэмдгэл алт ухаж байгаа. Тэр газруудад та нар очиж болохгүй. Яагаад гэвэл тэд шунлаараа ухад сөнөөгөөд авхаа авдаг. Та нар харин тэдний нэрийг цэвэрлж газар дэлхий харагдаж явж болохгүй гэсэн үг. Ганцны гол горих нь ширгүүл ширгэн л үз. Тэр болгонд нь мод тарьж болохгүй гэсэн үг. Шунал орсон газар мод тарихгүй шүү. Тийм газар мод тарих юм бол тэр хүмүүсийн хийсэн гин буруутай үйлдэлийг бид нар цайруулах ч юм уу уул усны эзэдийн аргатаад явж байгаа гэсэн үг болох юм байна тийм ээ үү? Та нар гэмтнийг өөгшүүлж байгаагаас өөрчлөхгүй шүү дээ. Дахиад ухах. Ингээд ухаад араас нь мод тариад яваад идэх юм бол өсөө улам их алт авахна гэж гол усыг чинь улам л уртаглана. Болцдгийн юм чинь гэж бодно шүү дээ. Тиймээс ямар нэгэн байдлаар одоо энэ хараа ерөө голууд гэдэг байгаа да. Энэ битэр алт ухаж байгаа бол тэр чинээгээр нь тэдний ухаж байгаа газрыг жатгалж үлдээгээд өөр газар суулгасан дээр. За. Тэрнээс энд хэцүү байна. Тэнд заавал мод суулга гэж. Тийм зарчмаар та нар явахгүй. За. Энэ уул уурхайчин том дээрэмдэгсдийг болооч гэдэг зүйлийн ухаанаар явж байгаа болохоос тэдний балгийг цэвэрлэх гэж та нар яваагүй үргэлж санаж ав. За. Одоо хэдэн байна? Өнөөдөр 9 сарын 20. Дараагийн нийтээр амрах өдөр байна да. 6 хоногийн дараа юм уу? Тийм байна. Тийм. Сэлэнгийн нутгаар очиж орхон гол болоод сэлэнг зэрэгт мод суулга. Зун очоогүйгээс болж яасныг та нар мэдж байгаа. Нилээн чих дуудлаа. Тийм ээ. Цааш нэвэн тааруул хөвсгөлж орж уулна. Хахалт баригдаа саяхан гайгүй болсон байх ёстой. Тэгэхдээ олон төмөн дэмжихгүй бол битгий яв. Энэ газар нутгийг хэн догсруулж байгаа юм? Өгöd бид биш. Уул усны эзэд нь биш. Өөрийн монголчууд л дошгруулад байгаа шүү дээ. Ухаж байна, сэндийчж байна, огтолж байна, алж байна, зөөж байна. Энэ ертөнцийн жамыг хэн эвдээд байна? Монголчууд өөрсдөө. Тиймээс олонний хандвийн зүйлийг бий болгох гэдэг нь тийм учиртай юм. Та нар өөрсдөөсөө сохор зоосч гаргаж болохгүй. Олон дэмжихгүй бол тэр газар нутгуудын тэр чигт нь хай. Тэглээч одоо хэн нүлдэх вэ гэдэг тэмцээнийг маш сайн хийж эхлүүлэх гэж л байна. Ит олны
Авир байдал хандлага бол нэг нь нөгөөгөө идэж амьдарч байна шүү дээ. Ирчим юмар нь ховс хорж идэж байна. Удахгүй нэг нэгнээ барьж идэхэд бол инөөхөн л болно доо. Тиймээс модны үйлэнд ингэж энэ намрын байдлыг танд нь хавраас говийн аймагуудаар дорн говь, өмнө говьор явна, тийм үү? Тийм. Бас баруун гих бүх аймагуудаар мод суулгах болно, их оронч голуудыг ирэх болно. Гэхдээ ард олон дэмжихгүй бол битгий оч. Заримдаа хүн зовж үзэж байж л мөн чанараа ойлгодог. Тэрүүгээрээ болог гэж арих. Баруун талаас тахлыг эрсдлэхтэй банг ачигч болно. Нэг бол та нарт юм болно, нэг бол тэр банг ачиг тахлаа адилхан үз. Өөрсдөө гуйж явна гэж байхгүй шүү. Өөр хөрөлт хөл явах нь байна уу та? Өвөө маргааш 9 сарын 21-нд нэгдсэн үндэсний байгууллагаас зохион байгуулдаг тийм олон улсын энх тайвны өдөр гэдэг тэр нь Монголд болохоор төв талбай дээр нэг тийм хонх зохиж тийм ёслол үйл ажиллагаа болд юм байна. Тэгээ бид хэд маргааш тэрэнд оролцох гээд тэгээд өвөнд оролцох ач холбогдол нь юу вэ гэлээ гэд танаас нэмэж асуух гээд. Одоо ч 2 жилийн өмнө тэнд очиж байсан. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шашны төлөөллүүд тэнд цугладаг юм байна лээ. Христ, Ислам, Бурхны шашин өөр юу вэ? Японых Шинточ гэлөө. Хожимын үеийн гигантнууд ч гэнэ энэ мэтэр бахай шүтлэг. Өвгөд бидний хувьд бол аль шашин шүтлгийг үнэн худал гэж ялгадаггүй. Тиймээс тийм зэргийн үйл ажиллагаанд бол оролцоход үргэлж билээ. Ач холбогдол гэвэл энэ газар нутагч нь бас өөрсдийн шүтлэг үнэмшилтэй язгуур үзэлтэй ард түмэн юм шүү гэдгийг бас давхар сануулгах зорилготой юм. Мөнх тэнгэрийн доорх улс бол мөнх тэнгэрийн улаачийн мэдлийн хүч нь байх ёстой. Өөр шашин шүтлэг нь ямар ч байсан тэнд хоорондоо модалцахгүй гэн л өвөн мэдчих байна. Тиймээс эв нэгдэлтэй байхаа илэрхийлсэн дээр үз. Тэгээд нөгөө Төв аймгаас ирдэг нөгөө туяа багштай бүжгийн хүмүүс байна ирж амжгааргүй болоод тахш байна.
Тэр яах вэ? Заримдаа болох ёстой зүйл цаг хугацаанд болдог шүү дээ. Болохгүй байгаа юмыг болгох гээд яриад яах вэ? Тийм үү. Тэрний оронд болох ёстой цаг үед нь чанартайхан юм хийсэн дээр үзээ. За. Уул нь өвөө нь тэдгээр өрсөдөө анх цуг үжиж явсан юм. Гэтэл хэрэгтэй үед нүүр ууруулж байдаг хэцүү л юм. Орымын дааж уул усанд нь даатгаж аав ээжийн хүртэл заяа тавилангийн дааж модим суулгуулах юмд оролцуулж л байсан. Ихтэй одоо яах вэ? Тийм үү. Туяа бол өөрөө бол ирнэ гэсэн маргааш. Ирж ирнэ харж аваг. Ордоос ойлголтгүй байгаа бол эхлээд өөрөө эхэлж ирэг. Маш олон шашин шүтлгийн хүмүүс ирнэ. Мөн өөрсдийн үнэнч дагагчтайгаа. Гэхдээ хоорондоо эв нэгдэлтэй үндэстэн хуваахгүй талцуулахгүй гэсэн ондгойгоо өгнөд хотын төвцөгт. Тийм бай. Гэхдээ хорвоод энэ шашин шүтлгийг үүсгэгчд нь буруу байхгүй бүгд үнэн байх ч тэдний нэрийг барьж ашиг хонжоо хайж нэр алдар улс төрийн байдал нөлөөлөхийг оролддог хүмүүс л их. Эсвэл түүгээр дамжуулж амжиргаагаа болгодог нь ч бий гэдгийг өвөр мэднэ. Юм болгон хоёр талтай байдаг юм шүү дээ. Нэг бол сайн, нэг бол муу. Эмээ сайхан эвийг санаж байгаад Монгол өвөг дээдэс эртний өвгт өхөө уламжлан байж та болтоо оролцох ёстой юм. За. Мэдлээ. Одоо хүртэл та нар 4 жил мод тарилаа. Та нартай адилхан ингэж олон газраар өөрсдийн дураар сайн дураар ингэж мод суулгаж байсан ямар ч шашныхан байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Тэвээс хийсэн юмтай хүмүүс яах вэ? Хомголон. Бардам. Улаа чимэн дэргэд хань болно зэ. За ойлголоо. Гэлээ. За өөр хөөрөлдөх зүйл юу хань вэ да? Сүүлийн үед энэ христийн шашинд манаа хохид бүсгүүчүүд мэн түлхүү явагдаад явж байгаа харагдах юм. Юу шүтгэн тэдний ирэхээ. Бид энд нөлөөлж болохгүй. Бид бурхад биш, тийм үү? Тийм ээ. Тэбэс хүн болгоны бодол санаа руу тэг ингэж бүү шаард. Тэд дуртайгаараа явна. Дараа нь асуудал үүсвэл хариуцлагаа өөрсдөө үүрнэ. Тэгэл болоо. Өвөө 2000-аад хойш нэг
гинтхэн л нэг ургийн овог мов гэж яригдчих эхлээл. Тэгэл бид нар ч одоо тэрийг аач мэдхгүй ер нь ихэнх хүн. Тэгэл нэг бол өвөөгийнхээ овгоор ч юм уу нэг бол тухайн нутгийнхаа одоо юу гэж овголж яад тэр овгоороо ингээл овглоод ирсэн. Ер нь бид нар ургийн овгоо яаж мэдчих хэвээр байсан бэ? Өвдөөцтэй өрсүүд нь бол яг өвдөөцөөсөө одоо сүлд нь бол мэдээд авчиж байгаа юм. Тэгээд яг жинхэнэ ургийн овгоо мэдчих чадаагүй. Одоо хүний хэлсэн ярьснаар ч овголчоод явж байгаа өрсүүд байдаг байхгүй юу? Ургийн овгоо чинь төрчин мэдж байгаа л хөө дээ. Харин одоо тэгэл асуув. Алтан ургийнхаа эсвэл хизээний та нарыг алдсан байхгүй юу? Аль эрт эми явуугийн ч үед. Тэгэхээр шигшигдэж үлдээд гараад ирсэн байна. Төрийн алба гэдэг чинь та нарын хаанаас ямар үүсэл гарвалтай хинтээ айл газрын хинтээ үүссэн инээтэй бүгдийг тасалсан байх ёстой шүү дээ. Тийм байна уу? Тэгэхээр ургийн овог гэдэг зүйл бол тийм ч халдварсан зүйл биш байх нь. Тиймээс энэ мэтээр санаа зовлох бай. Үнэхээр ийм тийм гэдгийг дэний цэвэрлээ дууссан шүү дээ. Та нарын үе дээр биш, та нарын эмээ өвөгийн үед чинь шийдсэн асуудлаа. Тэгэхээр нэг их тэрэн дээр анхаараад хэрэггүй баха. Би нэг асуугаад тий. Энэ дайны онгод одоо бусад энэ онгодуудаас шалгаа нь яг юу вэ? Одоо бусад тэнгэрийн онгодууд гээл тхий. Тэнгэрийн онгодууд гээл усууд яваалах юм. Дайны онгод гэхээр зэрэг арай л өөр санагдаад байгаа надаа. Ингээ одоо бид нарт ойлгохоор авч тайлбарлаж өгвөл. Аргаа бууралцж дайны онгод байсан. Тийм. Ерөөсөө удаачиг дандаа дайны онгодтой гэж ойлгодог л доо. Тэгтээ манай улаачиг өөр дайны онгод байхгүй л гэж бодоод байгаа юм би. Угаас энэ айл дүр нэршлийн зүйлийг манай улаачтай салшгүй холбоотой юм шүү дээ. Бас өвгөттэй. За аюул. Тэрнээс бөө мөргөлийн ясанд тийм дайны онгод энтер гэсэн байхгүй. Нэршил байхгүй байх нь шүү дээ. Ганц авч явж байгаа нэршлийн үүдийг улаач бидний давхар айлдж хэлж байгаа. Улаачаар дамжуулж хилүүлж байгаа. Энэ нэршлэл яваа. Дайны онгод. Ёрн тийм юм. Улс үндэстэн жаргалтай цаг нь дуус хөнөх цаг үед дайны онгод сэрдэг гэх үдэ. Та нар өөрөө өөрсдийгөө мөхөх гээд байхад нэг дор алцхаа арын чинь даах онгодууд хэрэгтэй юу? Эсвэл удмын онгодууд чинь дээр үү? Харийнхан ч бас мөхөөсэй гэж хүсэж байгаа. Гэх мэтэр бодохоор дайны онгод ямар үед гарч ирдэг байх нь? Зүүн цагт гарч ирдэг. Тэгвэл сэргийлж тийм галж бич гарч ирдэг онгодууд. Сайнаас сувганд ирсвэдл зүүн цагт гарч ирдэг юм. Ирдэг юм. Хамгийн хэрэгтэй цагт л гарч ирдэг. Тийм хамгийн хэрэгтэй одоо. Хүмүүс муухраад одоо зөв буруу ойлгохгүй болсон тэр үед л гарч ирдэг юм байна л да. Та нар хангалттай чадвараа баталж байгаа. Даанч нөгөө хилдгээр чинь цөвөн цаг учраас тэрий чинь тоохгүй байгаа юм шүү дээ. Алтаар бороог нь оруулалтаа нэлээ. Пегулитг нь баг шүү. Гэхдээ
Орвогч хинч бишүүдэд яхаараа тийм их үн хүндийг өөрүүлэх ёстой гэж. Тийм учраас альва үйл хэрэг наан цаантай байх ёстой. Монголчуудыг эрхлүүлж болохгүй. Даварчхна. Тийм байна. Чангалуул өгчихнэ. Төвс. Айдаахгүй. Эсэн дундаас нь баахан мухруулагстай. Маш олон өрсөлд өгчдтэй бас л амархан биш ээ. Байдлыг үтвэл улаачийг шууд Монголоос явах гэсэн зарлиг шууд үйлчлэх болно. Улаачийн үлгүй хэдэн жил яаж тэсхийг бас хармаар байна. Тэсгэлүүдээ өгцөд багтаа. Энэ бол том мөрийн юм шүү дээ. Гэхдээ олны хувь зээг доож явсан хувьд одоо тэмцэлдээний цаг үе. Анхаар болд гэж наргаа бууруулж ийдсэн шүү дээ. Тийм ээ. Одоо асуудал хүндэрсэн үе. Ядчил над ханаа томооныхаа асуудлыг олон төмөж шийдэж чадахгүй. Нэг нэгэндээ дамжуулж халдаа гал яваад байна. Гол нөгөө зөвлөхөд олон өөрсдөө хил давуулаад дорой биштэй хүмүүст нь халдаа бол их сайн юмсан. Эндээ бүгж нэг нэгэндээ өгсөн өсөл дээр. Болохгүй бол яах вэ? Хэдэн айлгэнч тагнуулуудаа ийм өвчнөд осгуулж байгаад хил давуулсан ч яадгийг. Та нар одоогийн дайм байлдааны зэвсгийг хэмжээнд нь хүрэхгүй. Одоо юу гэдгийг олноор нь хүн алах зэвсэг инээтрээгээд ийм март эндүү хоцрогдсноо хүлээн зөвшөөрж байна. Харин ханаа томоо өвчнөр бол та нар давуу талтай шүү. Хэд хэдэн улс руу ханаад өвчтэй тагнуулуудаа явуулчих. Тэндээ хүмүүст нь халдааг тэгэл тэд өгнө. Яагаад тэгэхээр та нар дөрөв үйлрэлтэй, эрсдэс уур амьсгалтай, бие хаатай учраас халуун орн, байнгын халуунаар байдаг, байнгын чихтэй байдаг хүмүүст бол та нар бол бие хаа сайтад орно. Та нарын өвдсөн өвчин хор тэдний хувьд өхөл байх болно. Тэгэл бод. Заавал зэр зэвсгээр биенээ алдах юм биш шүү дээ. Санаж л яваарай. Дахиад жоохон хүүтрээ та нар ханаа томондоо баригдах үед энэ төрийн албан юм хумнаас нь бодож байгаад нэг бол өөрсдөө тавхлын үндэс гэдгээ зарлана. Нэг бол альгич тагнуулуудаа ийш тийшээ уус орнууд руу өвчтэйгээр нь явуул. Тэнд нь халдаалга. Тэгээд шинэ мэдээ гарахыг хүлээлг. Тэгвэл та нар биш тэр хүмүүс чинь яах вэ? Төлөж явна. Золионд ч явна бас муу нэрийн тэд өрөх болно. Ойлголоо. Одоо тэгэж нэг нэгнтэйгээ тололдог үе өнгөрсөн. Бодлогоор үздэг цаг шүү дээ. Та игч бодлогоор идэж байгаа. Хоёр хөрс чинь. Харин та нарт зүрх бодол байна уу? Байна уу? Баггүй. Үгүй таны үнээс зөрөх гэсэн үг биш. Энэ хоёр хөршийн бодлого цааш дэвдүүлээд баймааргүй. чадахгүй тийм. За энэ айлдвар юунд хүрж байгаа гэвэл бас нэг жоохож гисэн улс гэдэг нэрийн дор дарга сэтэртэй хүмүүст нь даалгавар өгж байгаа хэрэг төдий. Тийм байна уу? Мэдүүлэхийн оронд зөрүүлээ тийм тахал өвчнөөхөө хүмүүсээ явуул гэж. Тэгээд толгойн ажил нэвзээ. Эсвэл
Энэ олонныгоо газар нутагтаа шулмаар байдаг. Гэтэл дээрээс нь тахал дэгдээд ирвэл та нар хожихгүй. Тиймээс хэдэн хүн гарцтаад хил дагуулаа явуулахгүй юу? Яаж ч байсан Монгол гэдгээр л үлдэж явах хэрэгтэй үстэй ер нь. Тийм. Энэ мэтийг жичтэн даалгавар болгож өгье. Их мэлтнүүд ч сонсч л байгаа байлгүй. Өөр болохгүй бол улаачиг өөр улс орн руу та нарын хамаг хорыг татуулж угаад хил дагуулах болно. Харин дэмжлэггүй бол тэгээ эндээ өгд өвднэз. Ямар ч байсан та нар өгдөл улаачаар домнуулах хэрэгтэй гэдгийг санаж аваарай. Хөдлөх хөрсөд явж болно. Би нэг юм асууя. Би өмнө нь ер нь 22 оноос хойш астролог, тоон зурхай ер нь айгүй олон төрлийн зүйл сонирхож байсан. Астролог гэж юу гэсэн үг? Одоо орон зурхай. Одон орон одоо гариг иргэсүүдийг судлаад тухайн үеийн гэж өгдөг. Озоо. Одоо үгийг монголоор тайлах оюун ухаантай байх хэрэгтэй баха. Тийм ээ. За, тэгээд гариг иргэсүүдийн байрлалаас шалтгаалаад тухайн одоо нэг нөлөөллийг нь судалдаг гэх юм уу? Тим зүйлс тэгээд тоон зурхай бясалгал гэдэг ер нь олон зүйл судалж ирсэн. Тэгээд энэ хавар юм уу? Нэг одоо нэг өвөг эцтэйгээ холбогдох гэдэг нэг одоо ийлгээ гэж ярьдаг. Тэгээд тийм зүйлтэй одоо өвөг эцтэйгээ холбогдох гэдэг одоо тийм зүйл турш үзсэн байхгүй юу өөрийнхөө хувьд. Тэгээд бусад одоо надтай хамт одоо тэр ийлгээ анх хийж үзчихсэн хүмүүс маань яасан гэхээр одоо нэг өвөг эц одоо нэг ихэндээ нэг тийм дайвалцах ч юм уу шууд ингээд нөлөөмснээс хараад үйлдэх ч юм уу тийм одоо нэг тиймэрхүү шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Тэгээ миний хувьд болоод ирэхээр ямар ч одоо мэдрэмж авахгүй бие нэг тийм одоо нэг цаанаас ингээд хүчсэн барьсан мэдрэмжүүд төрж исэн байхгүй. Тэгсэн чи одоогоор тэр өдөрдөж чиглүүлж исэн хөтөч нэг хүн байгаа. Тэгээ тэрний үгээр бол би өмнө нь одоо ямар нэгэн байдлаар бясалгал ч юм уу одоо тиймэрхүү юм хийж исэн учраас миний сүнсийг ямар нэгэн зүйл одоо төвжээд байна. Тэрнээс нь шалтгаалаад одоо нэг тавьж явуулахгүй гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл ярьж байсан байхгүй. Тэгэхээр би энүүтэй холбогдлоо яг юу асуух гээд байна вэ гэхээр одоо ямар нэгэн шашинд орсон ч юм уу тэр зүйлдээ ингээ автсан хүмүүсийн сүнсийг нэр нь барих үзэгдэл байдаг юм уу? Эсвэл зүгээр ингээ ухамсараа бид нэр тэр зүйлдээ хит автуулсан учраас зүгээр ухамсар маань одоо тэр зүйлдээ автаад одоо блоктэй байгаад байна уу? Одоо төгжээтэй байгаад байна уу? Эсвэл зүгээр яг тэр хүний хэлдгээр одоо сүнсийг нь ингээ бариад идэв юм уу? Төгжээд идэв юм уу? Гэж л асуух гээд. шашин шүтлэг гэхээр л бүгд цэвэр байдаг гэж юу? Та нар тэдэнд итгэж л хоов, нэр, жил, он бүх юм бол үннээр нь хэлдэг шүү дээ. Чамайг төрөхөөс өгөх хүртэл юу байх хэвээр бүсний нэр байдаг баха. Тийм. Тэгвэл энэгээр үйл хийж болох уу? Болно. Хэдэн мянган жил энэ төмөн олны чинь хөгжлөөс нь хойш татаж эрх мэдлээ булаалдаж байлдаж цус урсгаж явсан юм шүү дээ. Тэгэхээр хэрвээ чи мэдээлэл өгсөн бол тэр заавал тэр шашин юм болов уу? Эсвэл чөтгөрийн үзэл санаа байж болох юм болов уу? Тэгээд эндээс нэг юм ойлгохгүй байна гэсэн үг. Юу вэ гэвэл
чи тэр хөтөчч байна уу, удирдахч байна уу? Тэрнийг зөв буруу юу гэдгээ мэдэхгүй. Яг ялгаж энэ хар талын хүчнийх байна уу? Тэнгэр бурхны талынх байна уу гэдгийг бас ялгаж мэдэхгүй байна гэсэн учир байна. Тэгээ би одоо тухайн үедээ судалж байхдаа ч юм уу сонирхож байгаа зүйлүүдийг яг үзэл санааныхын хувьд анх одоо сонсч эхэлдэг ч юм уу. Яг тухайн одоо нэг хүнтэй холбогдохын тулд ихтэй одоо нэг ном уншиж гэх юм уу. Тэгээ тэр талаараа ингээд тодорхой хэмжээний ойлголттой болсны дараагаар хит уншаад ойлголттой болсны дараагаар энэ нэр ингээд байж болох зүйл юм байна гэсэн өнцгөөс одоо ихтгэл үнэмшил төрөөд гэх юм уу. Тэгээ миний өмнө нь одоо нөгөө нэг тэр хүний хийж байгаа тэр ингээ шашин одоо чамайг ингээ барьж байгаа ямар нэгэн зүйл байна гэсэн би одоо манай ээж аав маань бурхны шашинтай тэрнээс өөр яг үндэ ингээд нөгөө нэг тэр одоо астролог одоо бусад зүйлс маань одоо өөрийнхөө сонирхлоор судалж ирснаас ямар ч шашинтай ерөөсө холбоотой зүйл ерөөсө байхгүйсэн баггүй. Шашинтай ерөөсө огт холбоотой биш. Хоёрт болоод ирэхээр би нөгөө нэг амьсгалаа ажиглах гэх юм уу тиймэрхүү бясалгалын зүйлийг нэг 2-3 сарын хугацаанд тэр хийдэг байсан. Тэгээ тэр нь бол би өөрийгөө бясалгаж ийн гэж бол ерөөсөн тухайн үед нэг боддгоо зүгээр ингээд амьсгалаа ажиглаад одоо ядаад ингээд нөгөө нэг зөв авч гаргахад нь миний ингээд ухамсарын түвшинд ингээд нөлөөлөд байна гэсэн одоо нөгөө тиймэрхүү одоо нөгөө нэг харин тэгээ үр дүнгууд миний амьдралд илэрч эхэлсэн баггүй. Зүгээр л ингээд тэр зүйлийг би өдөрт нэг 12 минутыг сан зүйлтэй ингээд зарцуулснаар миний ухамсарын түвшин ингээд илт ингээд дээшлээд эхэлсэн ч юм уу одоо тийм өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Тэгээ тэрнээс шалтгаалаад энэ чинь ингээд нөлөөлд юм байна. Зүгээр л ингээд энэ ямар нэгэн зүйлийг одоо нөгөө нэг дахин бодоод байхдаа биш зүгээр л амар энгийн зүйл энэ зүгээр амьсгалаа бид нэр зүв авч гаргах гэдэг ч юм уу ингээд өдөр тутмын юм дадлууд нь айгүй чухал гэдэг юм байна гэсэн ойлголтуудыг зүгээр тэр зүйлсээс авч ирсэн байхгүй. Гэтэл одоо тэр хавар одоо тэр хүнтэй уулзаад одоо нэг одоо чиглүүлэг гэх юм уу одоо хөтөч аваад тэгсэн чинь одоо нөгөө нэг миний өмнө хийж байсан зүйлсийн маань ингээ үүсгээд эхлэхээр нэрэн би яг юу хийж ирсэн бэлээ гэж бодогдож эхэлсэн юм уу. За шашин гэдгээс тоон ухаан, за зурхай, одон ухаан одоо байдаг гэдэг юм чи хэллээ шүү дээ. Гэтэл үгүй. Бурхны шашин ч байна уу, Христэн ч байна уу? Бүгд зурхай ашигладаг гэвэл чи идэх үү? Харин бүгдээр холбогдолтой байдаг гэж сонс. Шорын шашнаар чи тэдэн оны тэд ихэд чам дээр заавал тооцоол хийх болно. Одон зурхай ухаан. Тэр оны тэдэн сар төрсөн тийм жилтэй гэж бүгдийг ингэж өөрсдийн шашны арга барилаар тайлсан ухааныг чамд судлах болно. Энэ жил чиний хувьд юм байх юм байна гэж. За тэр Христийн хувьд ч тийм. Өөр шашнаарч тийм. Чи тиймар ингэсэн байна гэх. Тэдэн сарын тэдэн тэгж төрсөн юм байна. Тэгэхээр зурхаан ухаанаас ангид шашин байдгүй. Мэргийн ухаанаас ангид бас шашин байдгүй юм байна. Тэгэхээр энэ салангад байдгүй байх нэ. Та нарын талаар сайн мэддэггүй. Тусаал гэж боддог. Тийм үү? Гэтэл та нарын итгэлийг олж авахын тулд юу эсийг хийх вүлээ дээ. Тэр талаас нь ерөөсө бодож байгааг юм байна. Чи тэдэн оны тэдэн сар заавал чамаас асууна. Тэр байтугай чиний тэр авахтай тэр ихэд хідэн их шиг хідэн үсэг орсон байна. Тийм үү? Гатуу их шиг. Энэ мэтийг ингэж тоолж байгаад хүртэл чамайг шинжлэх тийм зан авиртай гэдэг тооцоол гарч ирэх болно. За тэдэн сард тийм жил гэх мэтийн тооцоололч бас л зурхай ашиглаж байгаа юм шүү дээ. Магадлал болоод давтамж энэ болгоны хизээний тэмдэглээ тэр ном гэдэг чинь тэмдэглээд өгсөн байна. Судалчихсан байна. Гэтэл энэ зурхаан ухаан одон орон гэдэг юм шашнаас ангид байх ямар ч боломжгүй байх нэ дээ. Энэ болгоноос хуулбарлаж шашин ашигладаг. Тэгэхээр би одоо тухайн зүйлийг судалж ирсэн болохоор тэр одоо нөгөө нэг
цаана байгаа шашин гэдэг зүйлд нь би автчихсан л гэсэн үг үү? Шашин шиг одоо нөлөөлж байгаа тэр зүйлд нь гэх юм уу? Чиний овг нэр жил байхад л чамайг юу ч хийлгэж болно шүү дээ. Чадвартай бол толгоогч нь эргүүлэгч эрхэн нээгдэнэ. Тэгэл бод. Шинэ эрэнд яагаад шашнууд бүгд тэнцэхгүйг чи ойлгож байна уу? Ягаад? Буруу зөмөр үзэн. Аль шашин бүгд цустай холбоотой учраас. Шунал, эрх мэдэл, нэр алдар бүх юмд урд цагт бөө мөргөл гэдэг зүйл дэлхий дахинаа аль ч ус үндэстэнд залардаг байжээ. Төвсөн ахлаа тэр нь шашин боллоо. Дорон цус боллоо. Шинэ эрэнд яах вэ? Хүмүүс өөрсдөө тэнгэр бурхтайгаа харьцна гэсэн бошиг гарлаа. Инхээр юу дөгч вэ? Оо дахиад утлаа хэлчихье. Шинэ эрен чинь аль ч шашин тэнцэхгүй. Тийм болохоор бид нэр өөрсдөө холбогдох, өөрсдөө бэлтгэл ёстой. Чадлын үйл өөрсдөө бурхтайгаа холбогдоод өөрсдөө шид авьяасаа харуулна үзээ. Гэхдээ Тийм хүн зөвхөн бах уу? чадахгүй бол тэр шашин шүтлэгч хуурамч гэдэг нь олон дийлэл болно шүү дээ. Одоо тэр шашин шүтлэгээ баталгаажуулах элчин чалга. Батлаад өгөх элчин байхгүй байхад тэрийг шүтэж яах юм? Тийм байна уу? Одоо ийм савлгааны үедээ за ингээд энэ айлдвараа дуусгая.